таван толгой ордын ашиглалтын асуудлаар намын байр суурийг илэрхийлсэн шийдвэр гаргалаа. За энэ шийдвэр дээр улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон стратегийн орд болох таван толгой нүүрсний ордыг ашиглахаар байгуулах төслийн компани 51% нь төрийн эмчид Эрдэнэс таван толгой компанид эзэмшүүлэх нь зүйтэй гэж манай намын гүйцэтгэх зөвлөл үзэж байна. Өөрөөр хэлбэл энэ одоо хийж байгаа төслийн 51% нь төрийн эмчид байх ёстой гэсэн ийм шийдвэрийг манай намаас гаргаж байгаа. За энэ шийдвэрийг гаргахдаа бид бас хууль эрх зүйн хувьд засгийн газрын 2012-оос 16 оны засгийн газрын үйл ажиллагааны хөтлөлтийг улсын хурлын 2012 оны 37 дугаар тогтоолоор баталсан байгаа. Энэ тогтоолд төрийн өмчит төрийн төсвийн хөрөнгөөр хийсэн уул уурхайн ордуудын эзэмшлийн 51% нь Монгол улсын одоо өмчлөлд байх ёстой гэсэн ийм заалт засгийн газрын хөтөлбөрт орсон байгаа. За мөн түүнчлэн ардчилсан намын 2012 оны сонгуульд орохдоо мөрийн хөтөлбөртөө төрийн өмчит улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордууд дээр байгуулагдах компани 51%-аас доошгүй хувийг төр эзэмшдэг байна гэсэн ийм одоо мөрийн хөтөлбөрийн заалт байгаа. За энэ заалтыг үндэслэж мөн одоо засгийн газрын мөрийн хөтөлбөрт ингэж тусгагдсан байгаа. За энэхүү таван толгой ордыг ашиглах талаар хоёр дахь асуудал нь улсын хурлын таван толгой ордыг ашиглах талаар гарсан улсын хурлын тогтоол үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэрийн хүрээнд таван толгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын асуудлыг дэмжиж ажиллах нь зүйтэй гэсэн ийм шийдвэрийг гаргаж байгаа. Ер нь дэмжиж ажиллуулъя. Таван толгойгоо цааш нь явуулъя. Явуулахдаа 51% нь төрийн өмч байхаар 49% нь гадаад болон дотоодын хөрөнгө оруулагчид байхаар ийм байдлаар асуудлыг явуулъя гэж. За энэ асуудлаар олон нийтэд мэдээлэл гаргахыг намын удирдлагуудад даалгасан. За мөн түүнчлэн энэ тогтоолын хэрэгжилтийг одоо хангуулах хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалд ажиллаж байгаа ардчилсан намын гишүүдтэй энэхүү тогтоолыг хэрэгжүүлж ажиллахыг үүрэг болгосон ийм шийдвэр гаргалаа. За энэхүү ардчилсан намаас барьж байгаа энэ одоо шийдвэрээр таван толгой компани 51% нь төрийн эзэмшилд байгаад бусад хувьд энэ гадаад болон дотоодын хөрөнгө оруулагчид эзэмшсэн энэ тохиолдолд ард түмэнд олгосон 1072 хувьцааны үнц нь өсөх ийм боломж бол бүрдэж байгаамаа. Мөн түүнчлэн гадаадын хөрөнгө оруулалтын ашиг сонирхлыг хангасан Монгол улсын төрийн бодлогыг одоо бас оролцуулж төр өөрийнхөө бодлогоор асуудалтай хандах ийм боломж нь илүү түлхүү тавигдж байгаамаа гэж ингэж үзэхээр байгаамаа. За баярлалаа та бүхэнд. За асуулт байна уу? Тодруулах зүйл? Ойлгож байгаа. Тэгэхээр яг энэ тохиолдолд тодорхой намын зүгээс ингэж орж ирээд одоо улсын хурлын хууль тогтоох бүрэн эрхэд ер нь тодорхой хэмжээнд нөлөөлөх зүйл байна уу вэ? Энэ өөрөө хуулийн хүрээнд байж чадж гинөө гэж асуудал байна л да. Тэгэхээр нөгөө талаас бас яг засгийн газар бас өөрөө улсын хурлаас бүрэн эрхээ аваад өөрөө хууль тогтоох, өөрөө гүйцэтгэх засаглалаа хэрэгжүүлж байгаа. Тийм тохиолдолд бас яг намын гүйцэтгэх зөвлөлийн төвшөнд асуудлыг хэлцээд засгийн газарт бас үүрэг чиглэл өгөх нь бас хэр оновчтой шийдэл вэ гэсэн асуулт байна. Нэгдүгээрт одоогийн хууль эрх зүйн байдал тогтолцоогоор таван толгой өөрөө стратегийн орд газар дээр нь Монголын ард түмний одоо хувьцаа байгаа. Ийм учраас угаасаа улсын хурлаар энэ асуудал шийдвэрлэгдэх ийм эрх зүйн тогтолцоотой байгаа. Хоёрдугаарт энэ асуудалд улсын хурал засгийн газрын шийдэх асуудалд улс төрийн намууд ингээ утгалдаад орох нь ямар одоо зохимжтой байдаг юм уу гэж асууж байна тийм ээ. Энэ бол ер нь манай парламент бол улс төрийн намын бүлгүүдээс
одоо бүрддэг. Парламентын доторх одоо улс төрийн бүтцийг авч үзэх юм бол тийм ээ. Тийм учраас манай нам ямар байр суурьтай байгаагаа өөрсдөө энийг илэрхийлж байгаамаа. Энийг намын гишүүдэд улсын хурлд сонгогдсон гишүүдэд намын бүлэгтэй. Манай намын хувьд байр суурь юм байна. Манай нам хэдийгээр энэ 12 оны сонгуульд олон гол чадаагүй ч гэсэн олон бүрдүүлж байгаа намын хувьд нам ийм байр суурьтай байна. Бид 5 толгойг явуулах байр суурьтай байна. Явуулахдаа 51% нь төрийн өмч байх. Ийм л одоо байр суурьтай байна.